Хүний наймааны гэмт хэрэг улмөрөө үлдээдэг. Хохирогч гэж хэн бэ? Сайхан амьдрал, сайн ажил, илүү орлого хүсэж байгаа хинч энэ гэмт хэргийн хохирогч болох боломжтой. Үүнээс гадна эмзэг байдалд байгаа хүмүүс, ажилгүй, мэргэжилгүй, орлогогүй, орон гэргүй, өрийн барьцаанд орсон хүмүүс, хараа хяналтгүй хүүхэд, бэлгийн цөөнх гэх мэт. Мөн түүнээс гадна өөр улсаас оргинол хөсгчд буюу дөрвөсөд багтдаг бөгөөд дөрвөсдийн шалтгаанд дайн хүчирхийллийн хохирогч, уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзэгдэл, байгалийн гамшгууд багтдаг. Нас, хүйс, ажил мэргэжил хамаарахгүйч хохирогчдын 70% нь баг буюу суурь боловсралтай иргэд байдаг. Энэ нь эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Тэгвэл өхөн хөдөлдаалах гэмт хэрэг гэж юу вэ? Эрүүгийн хуулийн 13-ийн 1-р зүйлд зүйчилснээр биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мүжлэг хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мулжих зорилгоор хүч хэрэглэхээр зам хийлж хулгайлж, хуурам мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ ургуулan ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсвэл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуйлдж, хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлсэн, оргнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Хүн хөдөлдаалах гэмт хэрэгтэн гэж хэн бэ? Мүлжлэг үйлдэж, богино хугацаанд ахиу мөнгө олох зорилготой этгээдүүд байдаг. Хүний наймаачид голдуу хэмтэй ойрхон байдаг вэ? Гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, нийгмийн сүлжээгээр танилцсан шинэхэн танилж байж болно. Эсвэл ажлын хамтрагч танд өндөр цалин, урамшуулал, ажлын таатай нөхцөлийг санал болгож болно. Амьдралд амар зам гэж үгүй. Хүнийг хуурч, мулжих замаар хизээч баяжих боломжгүй. Хүний наймаа бол хамгийн харгас гэмт хэрэг юм. Хүн хөдөлдаалах гэмт хэрэгтээ хэрхэн тэмцэх вэ? Төрийн болон төрийн бус байгууллагууд тогтмол сургалт захиан байгуулж, хууль тогтоомжийг дэмжиж, гэмт хэрэгтэнд хуулийн хариуцлага хүлээлгдэг байх. Хохирогчийн нэр төр, алдар хөндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах. Гэрэн та үргэлж анхаарал сэрэмжтэй байж, чиний очих цэг чиний бодож байсан газар биш байж болно гэдгийг хамгийн нэгдүгээрт бодож үзээрэй. Хэрвээ гэмт хэрэгтний тохиолдолтой таарвал даруй мэдэгдснээр гэмт хэрэгээс хамтдаа урьдчилан сэргийлж чадах юм.